таны хувьд одоо геологч тэгээ уул уурхай салбартаа PhD тэгээ Харвардд хүртэл хамгаалсан гэхээр мэрэгчлэрээ энэ нарийн мэрэгчлэрээ ажилласан улс төрч байхаас илүү Монгол улстай илүү хувь нэмэртэй юм шүү. Манай хууль эрх зүйн орчин бол яг үүндээ тийм хангалттай сайн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээрч тэр яг геологийн байгалийн ухааны суурь судалгааг хийхтэрч тэр одоо сайн ерөөсөө биш. Тэгэхээр би яг энэ ажиллаж байгаа хугацаагаа боломж гэж харж байгаа. Болохынхоо хэрээр л уул уурхайн салбарын ирээдүг төсөөлж байгаагаараа тэг олонд сайн ойлгуулж хамтаараа одоо энэ хуулиудаа сайжруулах хэрэгтэй байна. За би ч одоо Харвард их сургууль байгалийн ухааны докторт зэрэгтэй. Тэгэхээр байгалийн ухааны чиглэлээр бас нэлээ их ажлуудыг хийх хэрэгтэй байна. Тэр ч утгаараа үндэсний усны ажлын хэсгийг их хурл дээр ахлаад явж байгаа. Тэгээ хариуцлагатай байдлаар уул уурхайн төсөл хэрэгжих өндөр боломжтой. Тэгээ тэрийг нь шаарддаг байх ёстой. Тэгэхээр их хууль эрх зүйн орчин нэлээд сайжирчээж тэр бас хэрэгжиж ирээдүйн маань сайн гэрэлтгээ гэтэл болох байх.